За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Варстын Баяр Магна гэдэг одоогоор оюутлогын компани Үнэ урхаан суурин тоног төхөөрөмжийн засвар хэлтсийн ахлах мэргэжилтээр ажилладаг юм байна. За 2025 он гарсаар манай хэлтсийн үрээнд бас тодорхой хэдэн ослыг систем дээр бид нар бүртгэж авлаа. Тэгээд энэ юу байв гэдгээ багийнхаа бусад хүрүүд за бас хамт ажилладаг хүмүүстэй бусдад ингээд түгээе те бид нар энэ ослуудаас юу сурах гэдгийг ингээд та бүхэнтэйгээ хуваалцахаар ингээд зогсож байна. За өнөөдрийн бидний одоо эхний удаагийн ярилцах энэ осол маань юу гэхээр энэ CLD гэдэг тоног төхөөрөмж энэ хажууд нь харагдж байгаа цэгэр байгууламж бол цахилгааны E-room. Тэгэхээр энэ E-room-тэй яг энэ хэсгэрээ энэ харагдж байгаа биш энэ хэсгэрээ шүргэлцээ энэ E-room дээр нэг зураас гаргасан болон энэ тухайн тоног төхөөрөмжийнхөө өөрийнхөө энкодер гэдэг энэ хэсгийн дээшгээ агшгоодаг цилиндрийнхээ явуултыг мэдэрдэг энэ хэсгийн дээр гарсан гинтлийг талаар ингээд би та бүхэнд ярьж өгье. За тэгэхээр оюутлогын компани ер нь осол гэж юу болж үздэг вэ гэхээр тухайн төлөвлөгдсөн ямарваа нэгэн төлөвлөгдсөн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явж байхад за тухайн ажлыг гүйцэтгэж байгаа хүн бэлтгэхийн тал авахаас гадна ашиглаж байгаа тоног төхөөрөмж багаж хэрэгсэл дээр нь гинтл гарсан зүйлүүдийг бас осолтой адилхан авч үздэг. Тэгээ яагаад гэвэл дараагийн удаа тухайн ажлыг давтамжтай тодорхой хугацааны дараа хийхэд тэр зүйл нь дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор бид нар энийг ингээд систем дээр бүртгэж аваад судалгаа хийгээд юуг өөрөөр хийж болох байсан бэ гэдгийг тодорхойлдог тийм л арга зам юм байна. За энэ ослын хөдөлгөөр 2025 оны 1 сарын 14 шөнийн 2 цагт болсон осол байна. Тэгэхээр за энэ ослын дэлгэрэнгүй мэдээллийг ингээд харъя. Энэ бидний харж байгаа энэ хэсэг бол одоо манай компани ослын нэгдүгээр түвшний судалгаа хийгээд ашиглагддаг ийм бэлэн темплейт байгаамаа. За тэгээд ослын дэлгэрэнгүй энэ хэсэгт нь орсон байгаа. Осол дээр дугаар өгсөн энэ осол төсөн тохиолдлоор бүртгэгдсэн хохирлын боломж дээд хэмжээ бол маш бага. За хамаарах стандарт нь C6 буюу караа хөргөлтийн тоног төхөөрөмжтэй хамааралтай осол гэж оруулжээ. За 2025 оны 1 сарын 14 Чүмийн ээлжинд ажлын баг 19 цагт ээж эхлэхийн өмнөх орол дээр CLD-г maintenance байрлалаас нь сервис хостыг байрлаж хилжүүлэх ажлын даалгавар авсан. За CLD гэдэг маань түрүүний зурган дээр харсан том хөх цэгэрэнгийн хөрөмж байгаа. Тэгээ ажлын баг бичиг баримтын бүрдүүлэлт бэлтгэл ажлаа CLD үргэлтийн ажлаа 1 цагт эхлүүлсэн. Ажлын стандарт журам дээр CLD-г шилжүүлэх заавар аргачлалын дагуу үргэлтийн ажлыг эхлүүлсэн. Үргэлт хийж CLD-г шилжүүлэх үйлдэл хийх үедээ цахилгааны E-room-ийн ханны хажуугаар багтахгүй ханан тулах нөхцөл байдал үүссэн. CLD-г чиглүүлэгч олсоор хоёр талаас нь татаж багтаагаар баагаар хөдөлгөж оруулах гэж хэд удаа оролдлого хийсэн боловч E-room-ийн хажуугаар нь багтаагүй тул ажлаа зогсоосон. За тэгээ CLD-г буцааж maintenance байрлал буюу анхны байсан байрлал дээр нь авч ирээд суурин дээр нь эргүүлж нарийн талаар нь дахин үргэлтийг хийж хийх ёстой байсан ажлаа хийж дуусгасан. Эхний өргөн талаар нь оруулах оролдлого хийж хананд дээд талаараа шүргэж байх үе дээд хэсэгт байрлах электрик энкодер баг зэрэг тахилсныг багийн гишүүд анзаарч хараагүй тул тухайн үед нь мэдээллээгүй энэ үйл явдал болжээ. Тэгэхээр энийг араас нь бид нар олж тогтоогоод за энэ дээр бид нар судалгаа хийх ёстой юм байна. Систем дээр бүртгэх ёстой юм байна гэдэг зүйлүүдийг тодорхойлоод бүртгэж аваад одоо судалгаа хийснийг та бүхэнд харилцах гэж байна. За олбогдолтой бичиг баримт бүрдүүлэх материалууд нь юу хамааралтай байгаа гэдгийг тавьсан байна. Одоо оруулж өгсөн байна. Ослын тухайн ажлын багт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан. Юу болсныг нь ойлгох зорилгоор за ажлын стандарт журам буюу тухайн ажлыг ямар дараалалаар яаж хийх боломжтой вэ гэдэг стандарт журам энэ дээр тусгатаад өгсөн байгаа. За тэгээд үйл явдлын дэлгэрэнгүйг нь бас энэ дээр ингээд оруулаад бичсэн байж байна тийм ээ. Тэгээд за тухайн ажилтай хамааралтай зургуудыг энд оруулжээ. За илүү цаашаа явахаас өмнө зурган дээр би яг тодорхой мэдээллүүдийг харуулчих. Энэ бол одоо яг энэ CLD буюу нөгөө өргөх төхөөрөмж маань усан хоёр дээр байдаг өргөрийн торосыг хавчаад тодорхой байрж чиглэж шилжүүлж ажилладаг ийм л тоног төхөөрөмж. Тэгэхээр энийг энэ
maintenance байрлалаас нь аваад за үйлчлэгээний үргүүр юм уу бүтээгдэхүүний үргүүр юм уу аль байрлалд яаж ажиллахаас хамааруулаад бид нар авч шилжүүлдэг. Тэгээ энэ тараанаар CLT-гээ за энэ баар ашиг спредер баар ашиглаад дэшээ өргөөд тэгээд энэ замаараа караман яваад тохиромжтой байрлалд нь авчирч ажлыг үргэлжлүүлдэг ийм л ажил хийгддэг. Тэгээд энийг өргөөд явж явах үедээ за одоо энэ зурган дээр бол харуулсан байгаа юм биш. Нөгөө манай багийнхан ажил гүйцэтгэхдээ энэ талаар нь одоо энэ каранч нь өөрөө нэгэн дээр ирдэг учраас яаж гэж болдог. Одоо энэ өргөн талаараа CLT энэ хан дээр хүрэх үедээ энэ хэсгээрээ л шүргэцэн гэсэн. Тэгээ энэ шүргэтээс болоод гарсан цахилгааны үр дээр одоо тогтсон протокол хэсэг нь бол энэ зураас харагдчихээн. За тухайн төхөөрөмж маань өөрөө байрлалдаа шилжүүлэгдээд ирсний дараа яг энэ торосныхоо байрлалд энэ parking position гэж нэрлэдэг. Торос хавчих байрлалын яг өмнөх байрлалд нь энэ хэсгээр өртсөн байсан гэгэл гарсан энэ зүйлийг л харуулж байна. За тэгээд үйл явдлын дараалал нь болохоор 19 цагт ажлын даалгавраа авсан. За манайх бас ойролцоо байгаа хэдэн ажлуудын зэрэг хийгээд явдаг. Ажил дээр за 19 цагт авсан ажлуудынхаа нэг нь бол CLT энэ байрлалд шилжүүлж авчрах байсан. За төлөвлөгөө төслүүдээ хийсний дараагаар манай баг ажлын баримтчгуудыг бүрдүүлээд за тэгээ цаандаа явж ирээд үргэлжлүүлэлтийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Ажлын баг бүрэн гараар CLT-ийг 1 цагийн үед үргэлж эхлүүлсэн. 2 цагийн үед өөрөх явцдаа 2 цагийн үед цахилгааны E-room-ийн ханамж хүргэж үргэлжлүүлэлтийн ажлыг буцаажээ. За энэ өргөн талаараа багтахгүй юм байна. Эргүүлээд нөгөө талаар нь авцах юм байна гэдэг шийдвэрийг ажлын баг гаргаад тэгээд нарийн талаар нь CLT-ийн E-room-ийн ханы хажуугаар нь авцаад энэ байрлалд авцаад байсан. За болсон үйл явдал бол энэ байна. Тэгэхээр энэ дээр одоо манай нэгдүгээр төвшний ослын судалгаагаар бид нар яаж үздэг вэ гэхээр энэ ер нь ослыг болоход энэ за ер нь ямар нэгэн осол болоход юу нөлөөлж үү гэдгийг одоо тодорхойлдог. Яг үндсэн тодорхойлох 5 тэгээд нэмэлтээр бусад гэдэг хэсэг ий тангууд оруулж өгдөг. Хүний орчны дүрм журмын тоног төхөөрөмжийн зохион байгуулалтын болон энэ дурддаггүй өөр хүчин зүйл байх юм бол энэ хэсэг нэмэгдээ энэ зүйлүүдийн нөлөөллөөр энэ үйл явдал болжээ. За яг манай тохиолдолд бол CLT E-room-тэй шүргэлцээ тэгээд за нөгөө цахилгаан энкодерын гинтцэн E-room-ийн хан дээр зураг үүсгэсэн. За хүний хүчин зүйл одоо хүнээс болсон тэр нөлөөлөл нь юу байж вэ гэдэг дээр нь болохоор CLT багтахгүй байхад нь үргэлжлүүлэлтийн ажлыг үргэлжлүүлээд хийгээдсэн хүний хүчин зүйл гэж тодорхойлсон байна энэ нас дээр. За орчин юу нөлөөлж өгөх вэ? CLT шилжүүлэхэд багтах зай талбай үнэхээр бага байжээ. Тэр нь бол энэ ослын яг одоо орчин нь ороод явж байгаа гэсэн. Дүрм журмын нөлөөлөл гэдэг дээр нь юу гарч ирэх гэдэг нь хавчиж өргөх төхөөрөмжийг зогсоолын байрлалаас ажлын байрлал руу шилжүүлэх, зөөж шилжүүлэх ажлын стандарт журмын өргөх аргачлалын бодит байдлаас зөрүүтэй байна. Дүрм журам дээр бид нар нөгөө дүрмээр боловсруулсан энэ ажлыг ингэж хийгээд боловсруулсан дүрм маань өөрөө зөрүүтэй байжээ гэдгийг оруулсан байна. За тоног төхөөрөмж талаасаа цахилгааны E-room-ийн байршил болон хэмжээ өөрчлөгдсөн байсан байна. Тоног төхөөрөмж өмнө нь жижиг E-room байж байгаа сүүлд нь энэ дахиад томоор солигдсон гэсэн. За одоо зохион байгуулалт талаасаа юу байгааг нь харъя. Цахилгааны E-room-ийн байрлал болон хэмжээ нь өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хоёр баг мэдээлэл солилцоогүй. Хоёр баг гэдэг нь одоо цахилгааны багийнхан манай багийнхан мэдээлэл өгөө энэ зүйл болж байгаа шүү. Танаад дээр ийм нөлөөлөл байх уугүй юу гэдгийг ерөөсөө тийм мэдээлэл явуулдаагүй конструкшн баг хийгээд яваад гэсэн. За дараагийн зохион байгуулалттай хамааралтай дараагийн нөлөөллийн хүчин зүйл болохоор E-room-ийн хэмжээ болон байршил өөрчлөгдөхөд ажлын стандарт журам тусгаж оруулаагүй. За нөгөө өөрчлөлт нь болчоод байдаг. Бид нар хуучин арга барилаараа ажиллаад байсан гэсэн. Энэ яг нөгөө өдөр болгон ч юм уу сард нэг удаа хийгддэг ажил биш. Энэ хэрэгцээтэй тохиолдолд жил нэг за 2 жилд нэг удаа ашиглагддаг ийм тоног төхөөрөмж байна. За бусад нөлөөлөхөр хүчин зүйл энэ дээр тусгагдаагүй болохоор өөр ярих юм аа л. Тэгэхээр энэ ослын хувьд болохоор 6 хүчин зүйл энэ ослыг одоо бүрдүүлэхэд нөлөөлжээ гэж оруулж өгсөн байна. За тэгээд дараагийн хуудас руу энэ ослын үргэлжлэх үйл явц нь яаж явдаг вэ гэхээр энэ тодорхойлсон зүйлүүдээс хамгийн нөлөөтэй байж болохгүй 3 зүйлийг нь аваад цааш нь
яагаад энэ зүйл болчихоо гэдэг зүйлээр тэр одоо асуултуудыг тавиад судлаад үздэг. Тэгээд тэрнээсээ ойлгоод за энэ яагаад гэдэг асуултуудаар гарч ирсэн зүйлүүдээр бид нар энэ ослыг гаргахгүй тул хийж болох дараачаагаа зүйлийг тодорхойлдог гэсэн. За эхнийх дээр CLD багтахгүй байхад өргөлтийн ажлыг үргэлжлүүлсэн хүний хүчин зүйлийн нөлөө яагаад энэ зүйл болчихоо гэсэн чинь CLD рүүмийн хажуугаар нь багтна гэж тооцоолсон. Хүмүүс өөрсдөө бодохдоо тэгээд тооцоолсон. Одоо тухайн ажлыг гүйцэтгэж хийсэн баг яагаад тэгэхээр өмнө багтаасан. За яагаад өмнө нь CLD-г шилжүүлэхэд E рүүмийг хажуугаар нь өргөн талаараа багтаж байсан тул эрсдлийг бодол болсооч. Яагаад гэвэл энэ угаасаа ингэж болдог байсан гэдэг зүйлийг хүмүүс мэдчихсэн мэ те энэ ажлыг хин нэг нь энийг яг ингэж хийж исэн байна урд нь. Гэтэ E рүүм солих. За яагаад ингэж дутуу тооцоолж өгсөн чинь өмнө нь ижил төрлийн ослогч байсан гэдгийг ажлын баг мэдэж байсан CLD-г өргөн талаар нь орон гэж тооцоолоод ажлаа үргэлжлүүлсэн. За ингэж орсон. За тэгээд яагаад ингэж үргэлжлүүлчихгүй энэс цаашаа яагаад тэгэхээр одоо хариулт байхгүй болчихж байгаа учраас энэ ингээ 3 удаагийн яагаад асуултан дээр зогсож байна. За дараачихаа нь болохоор CLD шилжүүлэхэд багтах зай талбай баг орчны нөлөөгөө одоо энэ дээр ярилцж байгаа чинь E рүүмийн байршил нь өөрчлөгдөж хэмжээ томорсон тул зай талбай багассан. Яагаад ингэж ер нь E рүүмээс сольчин гэдэг одоо асуулт энэ дээр гарч байна. Тэгсэн төслийн үед баригдсан байсан E рүүм нь төр ашиглах зорилттой байсан ба үйл ажиллагааны шилжих үед үндсэн E рүүмийг болгож сольсон. За тэгэхээр одоо яагаад сольж өгөх гэхээр дизайныхаа дагуу ингэж хийж байгаа энэний араас яагаад гэх асуулт гарахгүй болчихж байгаа. За 3 дахь руу нөрөө авчиж өргөх төхөөрөмжийн зогсоолын бариллаас ажлын барил руу шилжүүлэх ажлын стандарт журам дээрх өргөх аргачлал нь бодит байдлаас зөрүүтэй байсан гэх түрүүний дээр бидэнд нөгөө тодорхойлсон алхмуудын үндсэн зургийн нэг нь бас энд байж байна. Яагаад энэ зөрүүтэй болчих гэсэн чинь ажлын стандарт журам дээр CLD өргөх аргачлалыг буруу оруулсан. Яагаад буруу орчих гэсэн чинь CLD өргөх аргачлалыг боловсруулахдаа хуучин төслийн үед байсан E рүүмийн байршил болон хэмжээгээр нь тооцоолоод оруулсан. Яагаад тэр өмнө нэгдсэн биш. Яагаад ингэж үхэхээр за яг өмнө нэгдсэн гэдэг зүйл энэ дээр орж ирж байна. Гэхдээ өөр тэр зүйл нь өмнөхүүд дээр татагдсан учраас энэ дээр хол явахаар болчихж байгаа юм ингээд бодохгүй боллоо гэсэн. За тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар одоо байлаа, энэ зүйлүүд нөлөөлж энэ ослог гаргахад гэдгийг тодорхойлж чадсан байна тийм. Одоо энэ ослог дахин давтахгүй тул бид нар юу хийж чадахыгаа энэ дээр оруулж өгч байгаа. За эхнийх нь үндсэн 3 одоо хийх ёстой ажил оруулж өгсөн байна. Эхнийх нь болохоор хавчиж өгөх төхөөрөмжийн зогсоолын бариллаас нь ажлын барил руу зөв шилжүүлэх ажлын стандарт журам дээр нь E рүүмийн барилчил өөрчлөгдсөнтэй холбоотой CLD-г хэрхэн аюулгүй зөвлөх аргачлалыг нь оруулж өгөө гэдэг зүйлийг энэ дээр оруулж өгсөн. За тэр нь ямар зүйл байгаа вэ гэхээр энэ дээр одоо CLD маань зогсоолынхаа байрлал ингэ байж байна. Яг ингэ харах юм бол энэ хэсэг маань одоо энэ дээдлийн голоос энэ хэсэг маань богинохон доотлын хэсэг маань илүү урт байгаад байгаа учраас энийгээ зогсоолын байран дээр нь эргүүлээ энэ богино талыг E рүүмийнхээ хан руу харуулад өргөөд явдаг энэ аргачлалыг ингээ оруулаад өгч байгаа. Урд нь осол яаж гарсан гэхээр энэ урт талаас нь шууд энэ байрлалаас нь өгж аваад ингээд эргүүлэнгүүт энэ наадлын энэ урт тал нь өөрөө энэ хандаа гэж шүргцэн энэ зүйлийг тулсан байна. Тэгэхээр богино талаараа бол хангалттай зай талбайтай явах нөхцөлийг ингээд бүрдүүлж өгнө гэдэг энэ дээр ингээ оруулаад өгсөн. За энэ стандарт ажлын журам дээр ингэж оруулж өгчээ. За дараа хоёр дахь нь CLD зөвлөх явцад энкодер гажиж хэрэгжсэн гэмтээс өмнөх ослол болон энэ ослын талаарх мэдээллийг презентацийн бэлтгэж бүх ээлжний ажилчдад мэдээлэл хүргэж баталгаажуулна. Ажлын стандарт журамд орсон өөрчлөлтийг бүх ээлжийн ажилчдаа мэдээлэл хүргэж баталгаажуулах гэдэг. За саяны бидний харсан энэ хэсэг дээр болохоор за эн чинь яг одоо манай дээр 4 үндсэн ээлж байдаг. Нэг нь өдрийн ээлж, нэг нь шөнийн ээлжинд ажиллаж байгаа. Энэ хоёрыг буугаад зөрөөд явангууд нь амраад ирэх 2 ээлж байгаа учраас энэ ажлыгаа бүх ээлжнийг ойлголтыг юу болж вэ? Яг энэ ажлыг хийхэд бол ингэж явах ёстой шүү гэдэг зүйлүүдийг бид нар танилцуулна гэдэг аргачлал гаргаж ирсэн байна. За 3 дахь нь энкодерын гадуур инженерингийн зураглал тооцоол хийх, ажихаас сэргийлэх хамгаалалт хийх боломжтой эсэхийг судалж хэрэгжүүлнэ гэдэг. За яг энэ би нөгөө бичлэг хийж байгаа учраас хүмүүсийн нэрийг ингээд авцсан байгаа. Энд бид нар хин нэгнийгээ томлоод
Тэгээд за энэ ажлыг энэ хугацаанд хийх ёстой юм шүү гэдэг зүйлүүдээр ингээд оруулж өгдөг юм байнамаа. За тэгэхээр энэ дээр 3 дахь ослон одоо 3 дахь гаргасан одоо арга хэмжээ энэ дээр ерөөсөө бид нэр за хийж байгаа зурч. Энэ дээр энэ нөгөө гинтцэн энкодер байгаад байгаа учраас энэ дээр нь бидний хаал, хашил юмд ямар нэгэн байдлаар юмд хүрсэн ч гэсэн энэ хэсгээ хамгаалах боломж нь юу байна вэ гэдгийг судлах энэ агшныг гаргаж өгсөн ийм л юм байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нэр хэрэгжүүлж чадах юм бол дараачийн удаа энэ зүйлийг энкодероо гинтэхгүй байна, рүүмөө гинтэхгүй байна, илүү амар хэлбэр аргаар бүх ээлжийг нь ижилхэн хийх боломжтой гэж тодорхойлсон ийм зүйл байна. За тэгээд асууж тодруулах зүйл байх юм бол бидэнтэй иргэд холбогдоорой. Энэ бичлэг маань YouTube байршуулагдах учраас та YouTube comments-д бас өөрийн санал сэтгэлээ үлдээж болно. За баярлалаа.